Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ 1-р сарын сүүлийн дугаараа хүрэхэд бэлэн болоод сууж байна. Та бүхэн subscribe тавьчаад дараад суугтаа нэгдээрээ. За шинэ дугаарууд маань бол 4 дахь өдөр болгон өглөө 9 цагаас орж байгаа. Харин сардаа 1-2 удаа хагас өдөр болгон нэмэлт дугаар бэлдэж хүргэж байгаа. За энэ дугаар бол миний дүгнснээр хамгийн dark эвгүй дугаар болсон шүү гэж анхааруулж хэлмээр байна. Жирэмсэн дөнгөж төрсөн нэг бол сэтгэл санааны хямралтай хүмүүс айвал энэ хүрээд сонсгоо зогсоосон гэж найдаад өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. Аймагт оршин суудаг хог түүж амьдардаг нэгэн иргэн байсан. За тэрээр 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 10 цагийн үед хогийн пүнкер ухаад өөрт хэрэгтэй зүйл байна уу хайж байтал хар өнгийн гялгар ууттай уутны амсар хэсгийг нь зангидж боосон. За гадна талаасаа бол магадгүй зөөлөн мах юм уу эсвэл хоол хүнс ч юм уу гэмээр зүйл гарч ирсэн. Тэгэхээр нөгөө хүн хэрглэж болох зүйл байна уу үгүй юу гэд хар уутны амсрынхын зангилааг тайлаад задлаад үтсэн. Харсан зүйлдээ үнэхээр итгээгүй. Учир нь уутан дотор дөнгөж төрсөн хулаан нэлцрай нэраа хүүхдийн цогцос байсан. За ингээд яаралтай тэр хавьд явж исэн хүнд хилээд цагдаа дуулсан юм байна. Цагдаа нар шинжээчдийн хамт ирээд хэргийн газрыг хамгаалтанд авч нэран цогцсны жинг хэмжиж үзэхэд 3 кг 780 г жинтэй эмэгтэй хүүхэд байсан бөгөөд 3 дугаар сарын 1-нд буюу хогийн пүнкрээс олдсон өдрийнхөө өнгөрсөн шөнө нь 12 цагаас шөнийн 3 цагийн орчимд төрөөд яг тухайн цаг хугацаанд тэр дорой нас барсан байх боломжтой байсан. Мөн нэраа ямар нэгэн суур өвчнгүү эрүүл саруул бие эрэхтэн бүрэн гүйцэд амьд төрсөн болох нь батлагдсан. Мөн хүзүү хоолойд нь амьддаа үүссэн дарагдлын ором тогтоогдсон бөгөөд боомлуулсны улмаас амьсгалын хурц дутагдлаар нас барсан байв. Шинжээчид нэран цогцыг хийсэн хар уутыг задлаж үзэхэд хүзүүнд нь бүдэг ягаан өнгийн торон материалтай эмэгтэй хүний дотоож угалчихсан байсан. Шинжилгээний үр дүнд уг дотоожоор нэран хоолойг боож алсан болох нь тогтоогдсон. Мөн нэран цогцтой хамт хогийн уутанд цусаар бохирлогдсон цагаан өнгийн шорт, цагаан алаг өнгийн эмэгтэй хүний дотоож гих мэт зүйлсийг хамтд нь хаячихсан байсан. Тухайн хогийн пүнкер нь болохоор аймгийн 13 дугаар багт байх нэгэн орон сууцны байрнаас ертөнцийн зүгээр хойд талд нь байх ногоо өнгийн хогийн пүнкер байсан юм байна. За ойр хавьд нь байх хяналтын камеруудыг шалгаад үзэхэд хажуу талын байрны хяналтын камерт өнгөрсөн шөнө 00 цаг 55 минутанд баруун гартаа тортой зүйл бариад явж байгаа нэгэн хүний бүдгхийн дүрс бичигдэж үлдсэн байсан. Энэ хүн болохоор зах хэсэг нь цагаан өнгийн оруулахтай хар бараа өнгийн уртавтар гадуур хувцас өмссөн байсан. Мөн шөнийн 02 цаг 54 минутаас эхлэн тухайн орон сууцны гадаа модон сандал дээр тэр хүн ирж суугаад тортой зүйлээ сандал дээр тавьсан. Тэгээд ойролцоогоор бараг 30 орчим минутын турш тортой юмаа ухаад дараа нь торны амыг мушгиж зангидж байгаа юм шиг үйлдэл хийж байгаа хяналтын камерын дүрс бичлэгийг эдмүрийн баримтаар хурааж авсан. Үүний дараагаар тухайн хүн дахин камерт бичигдэж үлдсэн нь гэвэл өглөөний 7 цаг 35 минутанд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явган алхаж яваанд бичигдэж үлдсэн. За энэ үед бол түүний гартаа барьсан байсан ууттай зүйл нь байхгүй, хоёр гар нь хоосон явж исэн. Ингээд цагдаа нар бол энэ хүнийг олж тогтоосон 20 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй ийм эмэгтэй хүн байсан. Нэран цогцос олдсон хогийн пүнкрийн ойролцоох орон сууцнд нэг эмэгтэй найзтайгаа хамт хажуу өрөө түрээслэж амьдарч байсан. Түүнээс ДНХ-ийн тогтцыг авч шинжилгээ хийхэд хогийн пүнкрээс олдсон нэран биологийн их болох нь гарцаагүй тогтоогдсон. Түүнийг цаашдаа А гэд яриад явжээ. За мэдээч Агаас болон Агийн ойр орчмын хүмүүсээс тэгээд тэдний амьдарч байсан байрных нь нөгөө өрөөнд амьдардаг хүмүүсээс байрны эзнээс нь мэдүүлэг авсан.
Гэрчийн мэдүүлэгтээ дурдахдаа А бол анх хажуу өрөө түрээслэхээр ирэхдээ жирэмсэн гэж илт харагдахуйц том гидстэй ирсэн 2020 оны 3 сарын 1-ний өглөө 11 цагийн үед ариун цэврийн өрөөндөө ороход суултуур дээр цус болчихсон бас хогийн саванд цустай зүйл харагдсан. Тэгээд нэг их юм бодолгүй суултуураа угааж цэвэрлээд хогийн савыг нь хаасан гэж хэлсэн. Харин Аатай хамт хажуу өрөөг түрээсэлдэг байсан найз нь хэлэхдээ түүнийг жирэмсэн байсан гэж огт мэдээгүй 2 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед унтахаар орондоо орчихсон байхад гэртээ ирсэн. Тэгээд би усанд орлоо гэд ариун цэврийн өрөө рүү орсон. Шүнжэнгөө байн ариун цэврийн өрөө ороод ахаар найз нь яасан би ч өвдөд байгаа мó зүгээр үү гэд асуусан чинь миний гиз өвдөд би гүйлгээд байна гэж хэлсэн байгаа. Тэгээд 3 сарын 1-нд өглөө босоод ариун цэврийн өрөөнд ороход хогийн саванд нь бүр дүүрээд гахтал нь ариун цэврийн хэрэгсэл хийчихсэн байсан. Тэгэхээр нь Агийн биений юм ирсэн байна да гэж бодсон гэд энэ хамт хажуу өрөө түрээслэж байсан найз нь мэдүүлэгтээ дурдсан байна. Мөн тэрээр хэлэхдээ тухайн өглөө тэгээд нэг юм бодохгүй анзаараагүй ажилдаа явчихад орой эргээд ирсэн чинь нэг л жижигхэн туранхай болчихсон юм шиг харагдаад ахаар нь гайхаад тэгээ өөрөөс нь асуусан чинь бол тодорхой юм хэлээгүй чимээгүй гэд юм ярихгүй байсан гэсэн. Ингээд найз нь бол жирэмсэн байж агаад дутуу төрчихсөн юм болов гэж тэр үед анх гадралсан юм байна. За одоо та бүхэнд Агийн өөрийнх нь өгсөн мэдүүлгийг болон түүнтэй уулзсан сэтгэл зүйчийн тэмдэглэлээс ярьж өгье. Хэлэхдээ би 2019 оны 5 дугаар сард жирэмсэн болсноо мэдсэн. Хүүхдийнхээ эцэгт жирэмсэн болсноо хэлэхэд юу ч хэлээгүй, намайг тоогоогүй, хэл сураггүй, алга болсон. Жирэмсэн болсноо мэдээд маш их айж сандарсан. Урдын асуудал маань надад давтагдаж байгаа юм шиг санагдсан. Ингээд энэ талаар би хинт ч хэлээгүй, хүнд хэлж чадахгүй нууж явсаар байгаад нэг мэтгэд төрөх хугацаа болчихсон байсан. Би өмнө нь 17 наснда эцэггүй хүүхэд төрүүлсэн. Хүүхэд маань манай аав ээжтэй хамт амьдардаг. Одоо 4 настай. Би өөрийгөө ээж нь гэж огт хэлдэггүй, эгч нь л гэж хэлдэг. Энэ байдлаа би маш их шаналж айсан. Миний анхны хүүхэд дээр ээж маань ажилласаа гарч хүүхдийг маань өсгсөн. Одоо ээж ажилдаа ороод манай эгчийн сургалтын төлбөрийг төлж байгаа. Ахин эцэггүй хүүхэд төрүүлж ээж аавдаа гай саад болохгүй гэж айсандаа өөрийн мэдлгүй ийм зүйл хийчихсэн. Шүн дунд хүмүүс унтсны дараа ариун цэврийн өрөөнд төрөөд хүүхдээ хүзүүг нь боогоод гаргаад хайчихсан. Хүнд ял авахгүй, шоронд орохгүй гэхээс би айж байна. За бол ингэж хэлсэн байна. Сэтгэл зүйчийн хувьд Аатай уулзаж ярилцахад түүнд төрсний дараах сэтгэл зүйн хямралын шинж байдал бол ажиглагдсан. Айдас төгшүүр ихтэй хямралтай байна гэж дүгнсэн. 2 дахь удаага эцэггүй хүүхэд тээж төрүүлэх үйл явдлыг жигшүүртэй шившигтэй зүйл гэж хүлээж авсан нь энэ хэргийг үйлдэхэд нөлөөлсөн байх боломжтой гэж дүгнсэн. Шинжээж эмчийн хэлснээр анханасаа төлөвлөөгүй хүсээгүй учраас сэтгэл зүйн төгшүүр хямралаас богино хугацаанд гарах санаа төрж энэ гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой гэсэн байна. Мөн Ааг сэтгэл зүйн хэрэгцээний хувьд бусдаар хүндлүүлэх, бусдад ойлгогдох гүн гүнзгий хэрэгцээтэй хийсэн үйлдэлтэй гимшсэн байдалтай байна гэж бичсэн байна. За ингээд энэ хэргийн гин буруугийн шүүх хурлал болсон. Шүүгдэгч Аан 2020 оны 2 дугаар сарын 29-нд оройн 23 цагийн үед аймгийн Сумын 13 дугаар багт айлын хажуу өрөөнд амьдарч байх хугацаанд өөрийн тээж байсан 3 кг 780 г жинтэй эм хүүсийн нэраг төрмөгцөн өмсөж байсан дотоожороо боомлж амь насыг нь хохироож хогийн цэгт хайсан. Энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар ихэн нэраа хүүхдээ алах гэсэн гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна гэж үзээд түүнийг гин буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс Аад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан юм байна. Харин Аагийн өмгөөлөгчийн зүгээс бол түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэгээс сэтгэл санааны хувьд хямралтай байсан хувийн байдал зэргийг нь харгалзаж үзээд 1 жилийн хугацаагаар тэнцэж өгнө гэж мэтгэлцэж байсан. За шүүхээс бол Аагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, за тэгээ учирсан хохирол хор уршигын шинж чанар өөрийнх нь хувийн байдал зэргийг харгалзаж үзээд 2 жилийн хугацаагаар тэнцэн харгалзах ял оноосон байна. Дээр дурдсанаар эрүүгийн хуулийн 15 дугаар зүйл их нэраа хүүхдээ алах гэсэн хэсэг байдаг. За ихэнх сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нэраа хүүхдээ алсан бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах юм уу? Эсвэл мөн хугацаагаар хорих ялаар шийтгдэг. Амиа алдсан нэраа төрснөөсөө хойшоо 3 хоногоос хитрээгүй байсан бол энэ зүйл ангаар авч үздэм байна. Хэрвээ 3-аас дээш хоногтой хүүхэд байсан бол арай өөр зүйл анги болоод одоо өөр зүйл ангаар ял шийтгэл хүлээдэг юм байна. Гэхдээ яг ямар үндслэлээр 3
хоногтой нэраа гэж зааж өгсөн байгааг нь бол огт ойлгосонгүй. Хууль эрх зүйн мэргэжилтэй хүмүүс байх юм бол үүн дээр нэмэлтээр бид хэдэд мэдээлэл хийлж өгч туслаарай. За ингээд үргэлжлүүлээд би та хэдэд энэ хэрэгтэй яг адилхан хид хідэн хэрэг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа шинжилж найруулсан эрүүгийн хуулийг хэрэглэж эхэлснээс хойшоо буюу 2017 оноос хойш одоо өнөөдрийг хүртэл яг энэ зүйл ангиар яш итгэл оноос нь нийт 10 тохиолдол байгаа юм байна. Тэгээ би энэ дундаас сонгох гээд 10 тохиолдол бүрийг нь нэгэнгүү уншиж үзээд бүр үнэхээр зочирдсан. Яасан бэ гэхээр аймгийн иргэн нэгэн эмэгтэй 7 жилийн зайтай бүр 2-ын 2 удаа хүүхдэд төрүүлмэгцээ тэр дорн алсан байна. Анх би энэ хоёр хэргийн шийтгэх тогтоолыг нь уншаад бүр гайхаад нүдэндээ итгэхгүй тэгээд шүүгдэгчийн мэдээллийг нь бүр үгүйсүггүй зэрэгцүүлж үтсэн. Яалтчгүй нэг хүн 2 удаа төрүүлсэн нэрээга алсан байна. Ингээд та бүхэндээ энэ хүний хэргийг ярьж өгье. За шүүгдэгч нь Монгол улсын иргэн 1993 онд төрсөн халах яс үндэстэй бага боловсролтой мэрэгжилгүй малчин юм байна. Өмнөх хэрэгтэй харьцуулахад бол энэ хүн нөхөртэй байсан. 2010 онд 17 наснда нөхөртөөгөө танилцаад үерхэж агаад 3 жилийн дараа одоо хоёртойдоо хурмаа хийж гэрлээд 2014 2015 онд бол жил дарааллаад 2 хүүхэд төрүүлсэн. Дараа нь 2017 онд 3 дахь удаага хүүхэд төрүүлээд тэр дор нь амь насанд нь хүрсэн байгаа. Ингээд үүнийхэн дараагаар 2018, 2020, 2022 онуудад дахин 3 удаа хүүхэд төрүүлсэн. За хүүхдүүд нь бол 9 минь өсөж торинж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь 2024 онд 7 дахь хүүхдээ төрүүлээд дахиад амь насанд нь хүрсэн байгаа. Нийт 7 хүүхэд төрүүлсэн, 2 хүүхдээ өөрөө төрмөгцөн зориудаар алсан гэсэн үг. За тэгээд бүгдээрээ энэ эмэгтэйг цаашдаа Б гэд яриа явчих. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн мэдүүлэгтээ дурдсанаар бол би бүр нэлээд хэдэн жилийн өмнө анх жирэмслээд ураг нь бол тогтоогүй зулбаж байсан. Ер нь нэлээд хүндэвтэр жирэмсэлдэг юм байна л да. Тиймээс одоо эмэгтэйчүүдийн эмчийн онцгой хяналтанд байдаг байсан юм байна. 2017 оны 6 дугаар сард эмнэлгийнхэн одоо хөдөөгөр тойроод иргэдэд үзлэг хийгээд эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд явж байхад эднийх отроор явж байгаатай тааралцсан. Тухайн үед бол би баг хүүгийн эмчэд үзүүлсэн байгаа. Тэгээд эмч Б-гээс чиний сарын тэмдэг чи хамгийн сүүлд хизээ ирсэн бэ гэд асуусан чинь саяхан өнгөрсөн сарын ихээр ирээд дууссан гэж хэлсэн. Эмчийн анзаарч харснаар бол тэр үед Б нилээн бариу хар өнгийн өмд өмсөд дээгүр нь ноосон цамц өмсчихсэн байсан. Жирэмсэн гэж бол ийт мэдэгдэхээр нэг тийм шинж тэмдэг бол огт ажиглагдаагүй. Гэтэл энэ явдлаас хойшоо одоо ганцхан сарын дараа буюу 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд Б нөхөртөөгөө хамт хоёулаа аймгийн эмнэлэгт хурж ирсэн. Доошоогоо цус алдаад байна гэж хэлсэн байгаа. Дээр дурдсан штэ тий одоо хүүхдэн тогтохгүй зулбаад байдаг болохоор тухайн үед бол эмчнэр за бага сартай жирэмсэн байжгаад зулбж байгаа юм байх та гэж бодоод эхний ээлжинд жирэмсний тестээр үзэхэд эерэг буюу одоо жирэмсэн гэж гарч ирсэн. Тэгээ яаралтай эхоны өрөөнд дагуулж ороод үзлэг хийсэн чинь Б-гийн умайн хэмжээ нь бол яг гүйцэд төрсэн хүний умайн хэмжээтэй адилхан. Дөнгөж төрсэн эмэгтэй хүний бие ямар байдгүй тий яг тийм шинж тэмдэгтэй байсан юм байна. Ингээд эмчнэр бол зочирдоод уурлаад Б-г шалгааж загнаж эхэлсэн. Хизээ төрсөн хүүхэд чи хаана вэ? Ямар хэмжээтэй хүүхэд гарсан гэд асуусан чинь Б бол өөдөөс нь би жирэмсэн гэдгээ нуусан. Гэрийнхээ ойр хүүхдээ гаргаад хайсан. Нилийн том хэмжээтэй эрэгтэй хүүхэд гарсан гэж хэлээд тэгээ эмчээ та манай гэрийнхэнд битгий хэлээрэ гэд дахин гуугаад байсан. За ингээд эмчнэр бол яаралтай цагдаа дуудсан. Гадаа хүлээж байгаа нөхөрт нь бас хэлж мэдгдсэн. Ингээд цагдаа болон шинжээч нар Б-гийн гэрт нь очиж үзлэг шалгалт хийхэд гэрээс нь зүүн хойд зүгт нэг их холгүй жалганаас 2 хазар болон хүзүүндээ зулгаралт бүхий гимтэлтэй зулбаагүй амьд төрөөд тэгээд төрснийхаа дараа тэр даруйда механик амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байдалтай эрэгтэй нэрэн цогцсыг олдог. Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ би жирэмсэн гэдгээ 6 сар гаргаад мэдсэн. Жирэмсэн гэдгээ мэдчихэд нөхөр болон өөр бусад хүмүүст хэлээгүй. Тухайн үед төрөх гэж байгаагаа мэдээгүй гэдэс бацлаад байсан. Хүүхдээ цамцаараа бүтээгээд тавьсан. Нэраа хүүхдийнхээ амь насыг хохироосондоо өөрийгөө буруутгаж гимшиж байна гэж хэлсэн байгаа. Харин түүний нөхөр бол одоо шүүх хуралдаанд амь хохирогчийн одоо нэраа хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Тэрээр хэлэхдээ 2017 оны 7 дугаар сарын 24-ний өглөө адуунд явж иртэл эхнэр доошоо юм гараад байна гэхээр нь аймгийн эмнэлэгт ирж үзүүлээд түүнийг жирэмсэн гэдгийг нь мэдээд цочирдсон. Хэрэг болохоос өмнө эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдээгүй байсан. Эхнэрээ дарамтлсан асуудал байхгүй. Одоо
надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. За ингээд аймгийн шүүхээс бол Б гэх эмэгтэйг сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нэраа хүүхдээ алсан гэсэн гэмт хэрэг үйлдсэнд гин буруутад бол тооцсон байгаа. Гэхдээ хорих ялаас нь бол бүрэн чөлөөлсөн. Ямар үндслэлээр чөлөөсөн бэ гэхээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 7 дугаар зүйлийн 1-ийн 1-т зааснаар хорих ялаас чөлөөлсөн. За энэ хуулийн заалтыг нь одоо та бүхэнд харуулж байна. Ер нь бол багцлаад тайлбарлах юм бол учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхаа явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болдгоо гэж заасан байна. Үүнээс гадна дээр дурдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр бол Б-гийн өөрийнх нь нөхөр нь байсан тий. Тэгэд одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн нь бас нөлөөлж байгаа юм байна лээ. За ингээд энэ Б гэх эмэгтэй 2014-2015 онд бол жил дарааллаад 2 хүүхэд төрүүлчээд 2017 онд 3 дахь хүүхдээ ингээд төрүүлэнгүүтээ тэр доор нь цамцаараа бүтээгээд амьсгалыг нь боогоод амь насанд нь хүрсэн. Гэхдээ хоригдсонгүй. Цагдаагийн тодорхойлолтон дээр одоо өмнө нь ял шийтгэл авсан гэсэн юм нэртэй болол энэ хэрэг дууссан. Тэгээд 2018, 2020, 2022 онуудад бол дахин 3 хүүхэд төрүүлсэн байгаа. За ингээд хамгийн сүүлийн хүүхдээ алсан тухайд нь гэх юм бол 2024 онд Б 5 хүүхэдтэйгээ хамт аймгийн төвд амьдраад нөхөр нь бол маллаад хөдөө амьдарч байсан. Төвд эхнэр хүүхэд дээрээ хаа нэг ирдэг байсан юм байна. 2024 оны 4-р сарын 9-ний орой 20 цагийн үед Гор газ гэх нэртэй шатгуун түгээх станцын хойд талын цохион дунд Б-гийн машин нь тэгнчгсэн зогсож байхаар нь хамаатных нь нэг хүн нь бол олж харсан. Тэгээ гэрт нь яваад очисон чинь Б гэртээ хүүхдүүдтэйгээ галаа түлээд сууж исэн байгаа. Тэгээ машина яагаад тэнд хайчих вэ? Яагаад тэгээ тэгнүүлч вэ? Яав ив гэд асуусан чинь хог шатаах гэж явж агаад буцах замдаа чулуун дээгүүр гараад тэгнүүлчихлээ гэж хэлсэн юм байна. Тэгснэ миний чих рүү хатгаад толгоо өвдөд байна гэж хэлээд орон дээрээ хөвтөд өгсөн байгаа. Тэгээд энэ хүн хідэн эрэгтэй хүмүүс гуугаад Б-гийн машиныг нь гаргаж авах гээд очоод гэрэл тусгаад харсан чинь машин нь нэлээд том чулуун дээр тэгнээд урд 2 дугуй нь бол газраас хүндэрчгсэн байдалтай доод талын одоо ид ангин цоороод машиных нь хамаг тосонд тэрүүгээр нэг гойччихсан зогсож байсан. Тэгээ энэ хүмүүс бол бүгдээрээ машиныг нь данхраад энтер тавьж агаад өргөж гаргасан. Тэр үедээ дотор тал руу гэрэл тусгаад харсан чинь машиных нь рүүл шалавч энтер нь бол битүү цус олчихсон. Хаалгыг нь онгоолгоод дотор нь орсон чинь бүр амар тийм цусны юм ихүн үнэртжсэн. Тэгээ ийм амар цусмас болсон байхаар нь бүр гайхаад юу болсон юм бол яасан юм бол гэж бодсон ч гисэн. За юу ч гэсэн энэ эзгүй хэр газар үзэж байхаар Б-гийн хашаанд нь машиныг нь аваачж агаад үзье гэж бодоод машиныг нь чирээд гэрт нь хашаанд нь авчирсан. Тэгсэн чи Б шалны алчуур авчираад машиныхаа дотор талд байсан цусыг бол өөрөө шууд цэвэрлээд эхэлсэн байна. Ингээд энэ машиныг нь гаргаж авч өгсөн хамаатных нь хүн нэг жоохон сэжиг аваад Б-гийн гизээг нь бол шууд бариад үтсэн. Тэгээ чи жирэмсэн байсан юм уу? Яагаад нуугаад байгаа? Би цагдаа дуудлаа энтер гэд айлгсан чинь бүр тоохгүй. Янз бүрийн болоогүй гарын алах шиг хэмжээтэй цус гарсан гэж хэлээд гүрийгээд байсан. Тэгээ энэ хамаатных нь хүн Б-г гүрийгээд ахаар нь за яшиг гэж бодоод гараад гэрийнх нь гадаа тамхи татаад байж исэн чинь Б гэр дотроо нөхөртөөгөө уцаар ярьж байхыг нь сонсдог. Тэгээд юу гэж ярьж байсан бэ гэхээр амьтай байсан, уйлаад хоцорсон, би цагаан бүрээсэнд боогоод үлдээсэн, айгаад зүхтсан гих зэргээр нөхөртөөгөө уцаар ярьж байгааг нь одоо хамаатных нь хүн гаднаас нь сонсож авсан. Тэгээд Б-г жирэмсэн байсныг нь бол яг баттай мэдэж авсан. Тэгээ очиод хүүхдийг нь авч ирэх гэсэн чинь айл хэдийн шүн болчихсон байсан болохоор үүр зайтал хүлээж агаад үүрийн 4 цагийн үед гэгээ орохоор нь машин байсан газарт нь явж очиод хайсан чинь дааванд болттой нэран цогцыг бол олж авсан. Гэхдээ шууд цагдаа дуудаагүй нэраг Б-гийн гэрт нь аваад ирсэн байгаа. Тэгээд цагдаа дуудсан. Ингээд цагдаа шинжээч нар бол явж очиход цагаан өнгийн бүтээлэг болон дааванд болттой толгоодоо үстэй, хүйтэй дөнгөж гарсан гэмээр нэраа хүүхдийн цогцос байсан. Нэран цогцос бол ямар нэгэн гэмтэлгүй гүйцэд тээгцэн байх боломжтой бөгөөд 38-аас 47 хоногтой эд эрхтэн бүрэн биеийн хөгжил нь гүйцэд хэвийн байсан. 3 кг 650 г жинтэй 46 см-ийн урттай. Задлан шинжилгээгээр тухайн нэраа амьсгалын зам нь зунгаг болон ураг орчмын шингэнээр бөглөрсний улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэж дүгнсэн. Уул нь бол жоохон бүтэлттэй төрсэн хүүхдийг амьсгалын зам нь ургийн усаар бохирлогдсон гэж хэлдгийм байлээ. Хөдөөхээр төрөөд ямар ч жимлэгийн тусламж үзүүлэхгүй тэгээд тэр чигтээ орхиод явцсан болохоор нэраа нь одоо ургийн усандаа хамар хоолоонд бөглөрөөд нас барчихсан
болсон гэсэн үг юм байна. Бэгийн нөхрөөс мэдүүлэг авахад 2 сард цагаан сарын үеэр Бэг жирэмсэн юм шиг харагдсан. Тэгээ асуусан ч үгүй гэж хэлсэн. Дараа нь хэрэг болохоос 1 сарын өмнө буюу 2024 оны 3 сарын 4-ний өдөр Бэ нөхөртөө би 2 сартай жирэмсэн. Гэхдээ амьгүй жирэмслэлт болсон гэж хэлсэн юм байна. Тэгээд яг хэрэг болохын өмнөх өдөр нь нөхөр нь яасан юу олж ийн одоо наад жирэмслэлт чинь гэдээ асуусан чинь ураг амьгүй болохоор эмчилгээ хийгээд тэгээд шимэгдүүлж гаргахаар болсон гэж хэлсэн байгаамаа. Мөн Бэтэй ойр айдаг хүмүүсээс нь гэрчийн мэдүүлэг авахд хэрэг болохоос өмнө Бэ жирэмсэн юм шиг харагдахаар нь асуусан тэгсэн чинь жирэмсэн биш. Саяхан эмчэд үзүүлсэн спираль тавиулаад тэгээд харгалаад байгаамаа гэж ойр тойрныхоо хүмүүст хэлээд яваад байсан. Шүүхийн шийдвэр дээр дурддагцснаар аймагдах бүсийн оншилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэх судлалын газрын дүгнэлтээр Бэн сэтгэл гутрах, дунд зэргийн тохиол өвчтэй, гэмт хэрэг гарах одоо үр дагаврыг урьдчилан тооцоогүй, төрсөн даруйд сэтгэл нь хямраад айж түгшсэн байсан байна гэж дүгнсэн. Түүнийг оншилсан сэтгэл гутрах, дунд зэргийн тохиол гэдэг нь болохоор F32-1 гэсэн сэтгцийн оншийг хэлдэг. За англиар бол moderate depressive episode гэж хэлдэг. ChatGPT-гээс асуусан чинь энэ онштой хүн бас сэтгэл гутралын ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ тэр дундаа бол голцоо гунигтай байдаг. Хүний хийдэг өдөр тутмын зүйлсийг бол хийх сонирхолгүй болдог. Анхаарал төвлөрөл мууддаг. Амьдралын итгэхгүй хүсэл сонирхолгүй байдалтай байх зэрэг ийм шинж тэмдгүүд илэрдэг гэж ChatGPT бол хэлж илээ. Мөн энэ онштой хүн бол цаашдаа үргэлжлүүлж одоо жирийн амьдралаар амьдрах нь нэлээд хүндрэлтэй байдаг ч гэсэн сэтгэл зүйн эмчилгээний явцад бол бүрэн эмчлэгдэх боломжтой байд юм байна. Бэ бол өөрийнхөө хийсэн хэргийн гин буруу болон хэргийн зүйлчлэл хохирол хор уушгийн хувьд маргаагүй. Улсын прокурорын зүгээс ямар саналтай байсан бэ гэхээр би бол өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан. Тэгээ шүүхээс 1 удаа боломж олгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэр гаргасан байтал дахин ийм гэмт хэрэг үйлдсэн учраас 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналтай байна гэж ялын санал дэвшүүлсэн. Шүүхээс болохоор Бэг гин буруутай тооцсон боловч хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн. 1 жилийн хугацаанд аймгийнхаа төвийн нутаг дэвсгэрээс бол явахыг хориглосон буюу зорчих эрх хязгаарлах ялаар шийтгсэн байна. Шалтгаан гэх юм бол дээр дурдсанаар Бэ 2-оос 10 настай буюу одоо бага насны 5 хүүхэдтэй хүүхдүүдийг ихтэйгээ хамт амьдрах, эхийнхээ хайр халамжинд байх, эрүүл аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох эрхийг хангахын тулд Бэг хорихгүй гэж шийдсэн байна. Хүмүүс одоо загнаад байдаг болохоор хувийн үзэл бодлоо аль болох оруулахгүй гэж хичээх юм. Гэхдээ 2-2 удаа төрөөд уйлж байгаа улаан нэлзраа үрээ алдсан хүн бусад хүүхэдтэй хэр зэрэг анхаарал хайр халамж үзүүлж өсөгдөг юм бол доо үнэхээр хэлж мэдэхгүй юм. Логикийн хувьд бол жаахан авцалдаагүй л харагдаад байна. Тэгээд та бүхэн юу гэж бодов? Санал бодлоо комент хэсэг дээр бичээд үлдээгээрэй. Дээр дурдсанаар түүний сэтгэл зүйн онш нь бол хэрвээ сэтгэл зүйн эмчилгээ авахгүй бол цаашдаа одоо үргэлжлүүлж жирийн амьдралаараа амьдрах нь нэлээд одоо хүндрэлтэй байдаг гэж хэлсэн. Хөдөө мал маллаж амьдардаг 5 хүүхдээ ганцаараа шахуу өсөж байгаа хүн сэтгэл зүйн эмчилгээ авах боломж бас хэр байгаа бэлээ. Ботхол анхаарах шаардлагатай асуудал шиг л санагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд би дээр дурдсан сүүлийн 7 жилийн дотор энэ төрлийн одоо ялын зүйл ангаар шийтгүүлсэн 10 тохиолдол байгаа. Үүнээс 3-ыг нь та бүхэнд хүргэлээ. Нэг хэрэг нь бол нууцлалтай байна. Харин одоо үргэлжлүүлээд үлдсэн 6 хэргийг нь товч агуулгаар нь би та бүхэнд ярьж өгье. 1. Монгол улсын иргэн 1991 онд төрсөн дээд боловсралтай нийгмийн ажилтан мэргэжилтэй. Эцэг эх ах トゥ болон өөрийн 2 нас 8 сартай охины хамт оршин суудаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан шагнал ял шийтгэлгүй. 27 настай байхдаа 2018 оны 1-р сарын 8-ны өдрийн 21 цагийн орчимд хашаандаа зуны байшинд өөрийн тээж байсан 40-с 41 7 хоногтой эмх үүсийн 4 кг 100 г жинтэй нэраг төрүүл мэгцээ сэтгэл санааны гүнзгий хямралын улмаас нэмгэн гялгар утаар толгой болон цээж хэсгийг нь битүүлэн ороож амьсгалын хурц дутагдалд оруулж алсан. Тэрээр мэдүүлэхдээ би их сургууль төгссөн ч ажилд орж чадаагүй, эцэг эхтэйгээ хамт амьдарч охиноо өсгсөн. Одоо хүртэл би ажил хийгээгүй, аав ээжийнхээ гэрт охиныхоо хамт эцэг эхээрээ тэжээлгүүлж амьдарч байгаа. Эхнэр хүүхэдтэй хүнтэй тохиолдлын бэлгийн харилцаанд орж жирэмсэн болсон. Мөнгө байхгүй учраас үр хөндүүлж чадаагүй. Манайх ам бүл 11 бүгд хамтдаа жижиг Монгол гэрт амьдардаг. Манад ажил хийдэг хүн байхгүй. Амьдрал хэцүү учраас дахин нэг ам бүл нэмээд яах вэ гэж бодсон. Ийм мэдүүлгийг өгсөн байна. За
Нэрэн зохицос болохоор хацар, хамар, чихний ар хэсэг, эрүү, за тэгээд баруун бугуулганд нь бол зулгаралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтлүүд нь нас барахаас нь өмнө нэг бус удаа хүний хумсаар үүссэн байх боломжтой юм байна. Шүүхээс энэ эмэгтэйд 1 жилийн хорих ял оноож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлсэн. 2. Монгол улсын иргэн 1998 онд төрсөн тусгай дунд боловсролтой өсчин мэрэгжилтэй оршин суух бүртгэлтэй боловч аймагт төр оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй. Хэрэг хариуцах чадвартай тэрээр 20 настай байхдаа хүүхдийн эцэг хайж явсан хүсээгүй жирэмслэлт эцэггүй хүүхэд төрүүлж байгаадаа төрөл төрөстөөсөө айсан. Санхүүгийн хүндрэл мөн сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ буюу 2018 оны 2 сарын 18-ны өглөө 6 цагийн орчимд өөрийн гэртээ төрөх явцдаа Нэрэн амьдрах нөхцөлийг зориуд санаатай муутгаж агаар амьсгалах боломжийг нь хааж тэркогоо тайлалгүй тэркон дотроо хүүхдийг төрүүлж эм хүүсийн 2 кг 240 г жинтэй Нэраг амьсгалын хурц дутагдалд оруулж алсан. Нэраа зохих нөхцөлд эмчийн хяналтанд төрсөн бол амьдрах боломжтой байсан бөгөөд ямар нэгэн суур өвчин илрээгүй. Түүнд 1 жилийн хугацаатай хорих ял оноож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлсэн. 3. Монгол улсын иргэн 1996 онд төрсөн тусгай дунд боловсролтой компьютер дизайны мэрэгжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 2 эгчийнхээ хамт оршин суудаг. Тэрээр 22 настай байхдаа буюу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ их нялхсан эмнэлэгт амарж иж өөрийн төрүүлсэн 1 хоногтой эрэгтэй хүүсийн Нэраг алхаар завдаж гадаа эмнэлгийн хогийн цэг дээр ууданд хийж орхисон. Тус эмнэлгийн ажилчид хогоо асгаж байхдаа хүүг амьд байхад нь олж аварсан. Харин тухайн өдөр цаг өөр орчны шинжилгээний газрын тодорхойлолтоор хасах 21.5 хэмийн хүүтэн байсан. Шүүгдэгчид 1 жил хорих ял оноож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлсэн. Тэрээр хэлэхдээ манай аав ээж эцэггүй хүүхдийг хүлээж авахгүй, гэртээ оруулахгүй. Хэрвээ хүүхэд төрүүлээд авч ирвэл амиа хорлон гэж хэлсэн. Мөн тэрээр хүүхдээ авч асрах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүх хуралдаан болох үед амь аврагдсан Нэраг Баянгол дүүргийн хүүхдийн төв сувилалд асарч байгаа бөгөөд цаашдаа асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад үүрэг болгосон. 4. Монгол улсын иргэн бүрэн дунд боловсролтой сувилагч мэрэгжилтэйч барилгын туслах ажилтай ам бүл 5 6-аас 20 насны 4 хүүхдийн хамт дүүрэгт оршин суудаг. Өмнө нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг заллаж, мэхлэж авах гэмт хэрэг үлдэж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. Тэрээр 41 настай байхдаа буюу 2019 оны 1-р сарын 17-ны өдөр сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ хан уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр фермерүүд захын баруун талд байрлах эзгүй хашаанд дөнгөж төрсөн Нэраа хүүхдээ гадаа бие засах газарт хайж аминд нь хүрсэн. Гэрчийн мэдүүлснээр Viva City-гийн автобусны буудлын дээр ирэхэд тэнд байсан нэг эмэгтэй хүний хөлийг нь дагаад цус урсаж байсан. Тэр эмэгтэйн хажуу талд байсан ууттай түүхийн мах шиг зүйлээс уур савсаж байсан. Манай ээж уг эмэгтэйг та зүгээр үү танаас цус гараад байна. 103 дуудаад өгөх үү гэхэд тэр хүн би зүгээрээ хутганд хөлөөд зүсүүлчихсэн юм а. Одоо намайг машин ирж авнаа гэж хэлсэн. За нэг ийм гэрчийн мэдүүлэг бол байдаг. За тэгээ шүүхээс түүний ам бүл нь 5 4 хүүхдийн хамт амьдардаг зэргийг нь харгалзаж үзээд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох, албатан сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэсэн. 5. Монгол улсын иргэн 24 настай. Өмнө Говь аймгийн Баян овоо сумын Могоо багийн нутаг дэвсгэр 5 толгойн уурхаагаас гашуун сухатын хилийн боомтын чиглэлийн хатуу хучилттай авто замын 105 дахь километрт байрлах нийтийн бие засах газарт 2020 оны 9-р сарын 25-ны өдрийн 16 цагийн үед сэтгэл санааны гүнзгий хямралтай үедээ Нэраа хүүхдээ төрмөгц нүхэн жорлонд хийж алхахыг завдсан гэмт хэрэг үлдсэн. Тэрээр мэдүүлэхдээ хүмүүс нөхөргүй 2 хүүхэд гаргасан гэд муулаад байх гэж бодоод жирэмсэн гэдгээ хинт ч хэлээгүй нуусан эмнэлгийн хяналтанд ороогүй гэж
эхэлсэн. Хевлийгээр өвдөд ахаар нь сум руу явах ажлынхаа машинд суугаад явж байсан чинь дүлмээр болоод ахаар нь жорлон ороод суухад хүүхэд шууд доошоогоо гарсныг тосож авахад хүйн тасарсан. Тасарсан хүүнээс нь татхад ихэс гараад доошоогоо 0 руу унсан. Тэгээд хүүхдээ амьсгалахгүй байхаар нь футболкондоо боогоод доошоогоо унгаасан гэж хэлсэн. Хүүхдийг олоход нүхэн жорлон дотор ялгцсан дунд носон цамцанд боосон байдалтай байсан бөгөөд нэраа дутуу төрсөн ойролцоогоор 7-8 сартай 5-6 см хүйн унтсан эмэгтэй хүүстэй ямар нэгэн ил харагдах гаж хөгжилгүй арсны өнгө цайвар хэвийн нэраа байсан. Гэрч гээ мэдүүлэхтэй дурдахдаа уурхаад ажилдаг байхдаа түүнийг байрладаг өрөөндөө ганцаараа байх үед нь уулзаж бэлгийн арилцаанд ордог байсан. Миний хүүхэд байх боломжтой байх тэр надад жирэмсэн болсон гэдгээ хэлээгүй гэв. Шүүхээс түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ч хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв. 6. Монгол улсын иргэн 1992 онд төрсөн цэцэрлэгийн багш мэрэгжилтэй эцэг их 2 дүү болон өөрийн хүүхдийн хамт амьдардаг. Урд нь ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай. Тэрээр 28 настайдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 6-ны шөнө гэртээ төрж нэраа хүүхдээ ногоон өнгийн гялгаар торонд хийгээд хогийн пүнкерт хаясан бөгөөд хог төдийг иргэн ууттай зүйлийг олоод гаднаас нь харахад улаан хөрөн өнгөтэй мах цус шиг зүйл байхаар нь цувдаа байна гэж бодоод онгойлгож үзэхэд хөлөө нугалж гидснийхээ орчимд байрлуулсан 2 гар нь ингэрийн хэсэгтээ зөрүүлсэн байдалтай баруун талаараа хөвтөж буй хүй болон ихсэн залгаатай ихийн хевлээд 10 сар буюу хугацаа бүрэн тээгдсэн 50 см урттай 4 кг 450 г жинт биеийн галбир зөв гүйцэд осгож амиа алдсан нэран цогцос байв. Хүүхдийг төрсөн даруйд нь хуурайшуулж хуурай даавуу за үлгийгээр үлгийдэж яаралтай дулаан алталтаас сэргийлэх ёстой байдаг. Дөнгөж төрсөн нэраа болохоор арсны өөхөн давхраг багтай байдаг учраас маш хурдан дулаан алддаг. Өөрөөр хэлэх юм бол тасалгааны хэмтч гэсэн осгож нас барах боломжтой байдаг. Шүүгдэгч өөрөө хэрэг болох үед тусгай хэрэгцээд 1 настай охинтой байсан бөгөөд охиныхоо аавтай албан ёсоор гэр бүл болоогүй, охины эцэг нь Япон улсад ажилдаг, холбоогүй байдаг. Найзуудтайгаа наргиж яваад тохиолдлын бэлгийн харилцаанд орж жирэмсэн болсон бөгөөд 2 дахь удаага эцэггүй хүүхэд гаргахаас айсан ямар ч шийдэлд хүрч чадахгүй байсараагаад хүүхэд томорсон. Үр хөндлөлт хийлгэх эмнэлэг хайж байсан хэмээн мэдүүлсэн. Шүүхээс түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнцэж тус хугацаанд согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон байна. Шин төрсөн нэраач гэсэн амьд явах хэрэгтэй бөгөөд Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т зааснаар хүүхэд төрмөх зөө нэр авах Монгол улсын харьяат байх эрхтэй гэсэн байдаг. Мөн хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 2-т хүүхэд эрүүл өсч бойжох, аюулгүй орчинд амьдрах, альва хүчирхийллээс ангид байх эрхтэй бөгөөд энэ хуулийн 5-ын 3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх эрхтэй гэж заасан байна. За ихэн сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ төрүүлсэн нэрээгээ алсан гэх энэ эрүүгийн хуулийн 10-ын 5 дугаар зүйл ангиар шийтгэгдсэн бүх хэргийг та бүхэндээ хүргэлээ. Энэ ангиллаар ямар ч хүн дахин ял шийтгэл бүү аваасаа гэж хүсэж байна. Тэгээ энэ дугаар бэлтгэгтэйгээ холбогдуулаад хэд хэдэн хувийн эмэгтэйчүүдийн эмнэлгээс залгаж асуухад бол жирэмснээс хамгаалах спиралийн үнэ нь бүх үзлэг оншилгоо шинжилгээ нь ороод 150-аас 180 мянган төгрөгийн үнэтэй байдгийн байна. Хэрвээ эрүүл мэндийн даатгал төлдөг бол ердөө 50 мянгаас 100 мянган төгрөгөөр жирэмснээс хамгаалах спираль тавиулах боломжтой байдгийн байна шүү. Харин улсын эмнэлэг бол яадаг гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Бараг үнгүүл тавьж өгдөг ах гэж бодож байна. За ингээд өнөөдрийн хэрэгээ энд хүрээд дуусгая. Энэ хэрэгийг бол бас бэлтгэхэд тэгээд одоо ярихад нэлээд хэцүү байлаа. Хид хувааж тасалж иж нэг юм дуусглаа. Тэгээд та бүхэн ч гэсэн дуустлан сонсож чадсан хүмүүс байгаа гэхэд жаахан эргэлзэж байна. Хэрвээ дуустлан сонссон бол дуустлан сонслоо гэд одоо комент хэсэг дээр бичээд үлдээгээрэй. Мөн лайк болон subscribe тавьчаа дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай.